За бүгдээ сайн уу? Өнөөдрийн бичлэгээрээ бүгдээрээ DJI үнэхээр авахд зүгээр үү, хэрэгтэй камер байж чадах уу гэдэг тухай ярилцъя. За миний хувьд болохоор би DJI-га аваад бараг 6 сар болж байна. Тэгээд ер нь бол анх би уцаараа бичлэг хий гэж бодсон ч гэсэн би хангалттай сайн хичээл зүтгэлтэй байж чадаагүй. Тэгээд миний хувьд болохоор их хвчлэн аялын бичлэг хий гэж бодсон учраас гадуур ингээд уцаа бариад бичээд яваад харж жоохон тухгүй байдаг. Надад битгээл миний ингээд бичлэг хийж байгааг харж байгаа эргэн тойрны хүмүүсээс жоохон тухгүй байдаг. Тийм учраас DJI Osmo Pocket 3-г авахар шийдсэн. Иймэрхүү гаднаа юм хамгаалттай. Тэг хүмүүс болохоор гой кейс хийгээд идэм билээ. Тэгээ хамгаалт нь болохоор ерөнхийдөө бол камера хамгаалж байгаа хэрэглэхгүй үедээ. За тэгээд камераман өөрийн юм гамбалтай бичлэгээ ингээд утасны TikTok-ийн хэм маягаар хийчихэж болно. Энийгээ эргүүлээд энэ маань юу болчих болно? YouTube бичлэг хийх фрейм руу орчиж болно гэсэн үг. За тэгэхээр нэмэлтийн батарейтай гадуур явж явах үедээ батарейгаа цэнэг нь хэрвээ дуусчихвал бас илүү цэнэглээд ингээд аваад явах боломжтой гэсэн үг. За тэгээ энэ gimbal маань болохоор face detector лөө ер нь царайгаа таниад тэгээд ингээд хэрэгэд байгаа хөдөлчдөг гэсэн үг gimbal нь. Тийм учраас ямар нэгэн бичлэг хийхэд айгүй гоё зөөлхөн нэг тийм ингээд хүний ингээд гараараа уцаараа ингээд бичгээд бид нар ингээд хөдөлгцэн байдэн штэ. Тийхгүй яг амар дүрсэн ингээд гоё смут зөөлөн явд юм бэлээ. Бас дотор бичлэг хийхэд ч гэсэн айгүй гоё ялт юм билээ. За тэгээ гурав дахь нь болохоор ийм хөл байгаа. За энийг болохоор гадуур дотор явахдаа өөрийгөө бичихтэй ч юм уу те хэрэгжилж болно гэсэн үг. Ингэж тавиад тэгээд хаанч бол хаанч тогтохоор юм бэлээ. За энэ бол ерөнхийдөө яг их өөрийнх нь бие. Тэгээ энэгээр яг YouTube-ийн бичлэг ч юм уу эсвэл аялын блог ч юм уу те гадуур энэ тэнд авч бичлэг хийхэд айгүй хөөрхөн жижигхэн авсаархан гэсэн үг. Миний худалдаж авсан дүн болохоор энэ байсан. Би яг энэ Bangkok DJI-ийн өөрийнх нь дэлгүүр нээдэм билээ. Тэгээ тэндээс нь авсан. За тэгээ миний дараагийн энэ камерт хэрэгтэй гэж бодож авсан зүйл маань юу байсан бэ гэхээр энэ stand tripod байсан. За энэ нь болохоор Ulanzi гэдгийн MT70S. За энэгээр би яадаг вэ гэхээр энийг тавьж агаад маань болохоор зүгээр ерөнхийдөө хүл гэсэн үг. Тэгээ энэ маань айгу өндөр болчих боломжтой. Авч явахад бол ийм эвсээрхэн, авсаархан, амархан ингээ харагдах байдлаар тийхтэй. Миний хувьд болохоор яг анхан шатны байдлаар сонирхолтой байдлаар YouTube ихлүүлж байгаа учраас надад тэрнээс илүү үнэтэй камер, аксессуар бол одоохондоо хэрэггүй. Яг ийм л байхад болоо явчихна. Доктор гарахтаа өөрийгөө бичиж болно. Гадуур болохоор хөдөлгөөнтэй шотууд байдаг шүү дээ. Тэг нэг ийм санамсаргүй юм шиг. Тийм шотуудыг хийхэд ерөнхийдөө бол хамаагүй үтэмтэй гоёлно гэсэн үг. Нэг болохоор өөрийгөө бичихтэй ашигладаг. Угаасаа намайг бас бичиж өгөх хүн байхгүй учраас би өөрийгөө л бичих хэрэгтэй гэсэн үг. За тийхийн тулд одоо яах вэ гэхээр DJI-ийнхаа энэ доотлын хөлийн салгаж байгаа. Тэгээд энэ дээр заалгаад өгчнө гэсэн үг. За тэгээ хүмүүс бол янз бүрийн аксессуарууд их хэрэглэдэг юм байлээ. Гэхдээ миний хувьд одоохондоо бол яг өөр нь тэгээ дээрэс нь энэ tripod хоёр надад бол байхад бол болчихж байгаа байхгүй юу. Тэрнээс энэ камер илүү сүртэй юм надад одоохондоо бол хэрэггүй байгаа. Зүгээр танд үнэхээр хэрэгтэй байж чадах уу гэвэл таны яг үнэхээр сонирхлоос шалтгаална. Миний хувьд болохоор аялын бичлэг хийж байгаа. Бараас дээрээс нь дотроос бичгээд надад амар байх үүднээс хаанч авч авсан жижигхэн байх үүднээс ерөнхийдөө бол надад бол DJI Osmo 3 Pocket бол таалагддаг. Osmo 3-ийн хамгийн одоо гоё зүйл нь гэхээр камер нөрөө gimbal-тай гэсэн үг. Тэгэхээр бас ингээд энийгээ би хаанч тавьж агаад намайг ингээд дагаад хөдөлж гинөө гэсэн үг. Тэгэхээр бас яг ингээ хүн бичиж байгаа юм шиг хөрхөн сетап хийчихвэл болохоор юм бэлээ. Бичлэгээ яаж эдитлдэг вэ гэх юм бол би тусдаа бас энийг хэрэгэлдэг. За энэ нь болохоор яадаг вэ гэхээр одоо энд маань ер нь STD камер SCD гэдэг нэг жижигхэн нэг юу гэдэг лээ. Карт байгаа шүү дээ тий.
Энийгээ би энэнд холбож жогоод энэ бол зүгээр янз бүрийн юм уншдаг компьютер зурагт мурагт ингээл ер нь бол хэрэгтэй хэрэггүй янз бүрийн юм холбогч гэх юм уу. Холбогчод хийж байгаа. Тэгээд ноутбуктэй залгачдаг гэсэн үг. Зя ингээд хийчихсэн. Тэгээд энийгээ миний ширээ бол ер нь нэг юм заван л юм. Энийгээ бол ер нь эндээ холбочно гэсэн үг. Залгаад өгч. Камерны цаанаас харсан ч харагдахгүй шүү. За ингээм бол DJI чинь бүх бичлэгүүд нь ороод ирнэ. Эсвэл өөр нэг бас давуу тал нь. За өөр бас нэг давуу тал байгаа. Тэр нь болохоор яадаг вэ гэх юм бол утсан дээрээ бас оруулчих болно. Тэгэхээр утсан дээрээ эдит хийхэд ч боломжтой гэсэн үг. Энэхүү бичлэг маань таалагдсан байх гэж найдаа. Тэгээд дараагийн бичлэгэн дээрээ би DJI-ийн хэрэгтэй сетапуудын тухай ярих болно. Хэрвээ энэ бичлэг маань таалагдвал та нар лайк болон subscribe дараарай. Хэрвээ ямар нэгэн асуулт байх юм бол бас комент хэсэг дээр бичиж болно шүү. Тэртээ ингээд дуусгая. Bye.